Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. 2 сарын турш өөртөө сайхан чөлөө өгөөд амарч агаад буцаад хүрээд ирлээ. Одооноос эхлүүлээд бичлэг маань хуваарийнхаа дагуу 7 хоног бүрийн мегмар гарагтаа ороод явна. Өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ нэгэн маш хачирхалтай хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 29 настай Макейла нөхөр Брэндон болон 3 хүүхдийнхээ хамтаар Калифорни мужид амьдардаг. Макейла, Брэндон хоёр анх Модестод байх тухайн үедээ Макейлагийн ажиллаж байсан ресторанд танилцаад үерхэж явсаар удалгүй гэрлэн 10 жил хамтдаа амьдарцгааж 3 хүүхдийн аав ээж болцгоос нь энэ. Макейлагийн Instagram дээрээс нь авсан энэ зурагнууд дээрээс харагдж байгаачлан хосууд хамтдаа цагийг өнгөрөөж далайн эрэг рүү эсвэл өөр улс руу аялал зугаалгаар явдаг, спортын тоглолтууд үздэг. Үүнээс гадна хүүхдүүдтэй ч гэсэн цаг гаргахаа мартдаггүй. Ер нь л гаднаас нь харахад нэлээд аз жаргалтай, амар тайван гэр бүл шиг харагддаг. Макейла, Брэндон хоёр 3 хүүтэй, хамгийн том нь 10 настай, дундх нь 8-тай, харин хамгийн бага нь 3 настай. Макейлаг сайн мэддэг эргэн тойронд нь байдаг хүмүүсийн ярьж байгаагаар тэрээр маш халамжтай, мундаг ээж бас эхнэр. Макейла хүүхдүүдээ бусдад тусалдаг, сайн хүмүүс болгож өсгөн хүмүүжүүлэхийн тулд хүүхдүүдээ аваад сайн дурын ажлуудад ихээр оролцдог. Үүнээс гадна хүүхдүүдийнхээ сонирхлыг нь дэмжиж хүссэн секц дугууланд нь бүртгүүлээд бүр сонирхож байгаа спортыг нь хүртэл өөрөө бас давхар сонирхоод хүүхдүүдтэйгээ хамт тоглодог. Цаашлаа тэрээр гэр бүлийнхаа эрүүл мэндийн төлөө байнга органик зүйлс хэрэглэж, дандаа өөрийн гараар хоолоо хийдэг, нөхөртөө хүртэл өглөө бүр өглөөний цаг нь бэлдэж өгөөд явуулдаг ийм эмэгтэй. За Макейла, Брэндон хоёрын хувьд тэдний гэр бүл гаднаасаа бүх зүйл нь хэвийн, аз жаргалтай, сайхан гэр бүл шиг харагдаж байгаа ч тэдний дунд бусдын мэдэхгүй нэг нууц байсан нь хосууд Синкол гэх нэртэй насанд хүрэгчдэд зориулсан entertainment бизнес эрхэлдэг. Синкол гэх энэхүү компани нь хүмүүс зохиож байгаа үйлчлэгдэрээ эсвэл гэртээ эрэгтэй эмэгтэй хөлсний тайч хөзөлбөр үзүүлдэг бүжигчдийг дуудаад цагаар нь хөлслөн бүжиглүүлж болдог ийм үйлчилгээ үзүүлдэг компани. Тэгэхээр Макейла, Брэндон хоёр тайчагчдыг ажилд аваад үйлчлүүлэгчдтэй нь холбож зуучилж өгдөг байсан гэсэн үг. Тэгээд Макейла өөрөө ч гэсэн энэ компанид ажилладаг. Үүнээс гадна өөр нэг зүйл байсан нь Макейла OnlyFans дээр өөрийн гэсэн хаягтай. OnlyFans гэдэг нь ер нь бол контент бүтээгчид өөрсдийн зураг, бичлэг, лайв стримийг өөрийн хаяг дээрээ нийтлээд бусад хүмүүс тэдгээр бичлэг зургуудыг нь үзэхийн тулд сар болгон төлбөр төлдөг ийм зүйл. Яг уг нь хоолны ч юм уу эсвэл янз бүрийн бичлэг хийдэг хүмүүс байдаг гэсэн. Гэхдээ ер нь бол энэхүү вебсайт нь насанд хүрэгчдэд зориулсан ийм контент бүтээдэг хүмүүс байдаг гэдгээрээ нэлээд олонд танигдсан ийм вебсайт. Тэгээ энэ вебсайт дээр болохоор хүмүүс илүү мөнгө төлөөд тухайн контент бүтээгчээр өөрийн хүссэн бичлэгээ хийлэгдэг, зураг худалдаж авдаг, за бүр зарим тохиолдлуудад бодит амьдрал дээр хүртэл уулздаг. Яг энэхүү жишгээр Макейла OnlyFans гэх энэхүү вебсайт дээр өөрийн нүцгэн зураг бичлэгүүдийг оруулдаг. Үүнээс гадна тусдаа үн тогтоогоод өөрийнх нь хаягийг мөнгө төлж дагадаг тэдгээр хүмүүсээс заримтай нь бүр зөвхөн онлайнаар харилцах биш, бодитоор хүртэл уулзаж тайжих үзүүлбэр үзүүлдэг. Макейлагийн хувьд тэрээр OnlyFans дээр 2 хаягтай, нэг хаяг нь бол Claire Blake гэх нэрээр байдгаас гадна 11,000 дагагчдтай юм бэлээ. Энэхүү хаяг дээрээ Макейла ер нь ихэвчлэн лайв стрим хийдэг. Тэгээд лайв хийх үедээ бүр зарим үед өөр хүмүүстэй бэлгийн харьцаанд орж байгаагаа шууд дамжуулалтаар дагагчдтай үзүүлдэг. Харин түүний 2 дахь хаяг нь болохоор Ashley Sinkle гэх нэртэй. Энэ хаягаараа Макейла хувь хүмүүстэй FaceTime-аар ярьдаг, эсвэл бүр биечилж уулзаад тайчих үзүүлбэр үзүүлдгээс гадна тэрээр FaceTime-аар 10 минут энгийн яриа өрнүүлэх бол $25, FaceTime-аар яриад тухайн төлбөр төлж байгаа хүнд зориулж хүссэн зүйлийг нь хийж өгөх юм бол $150, харин боддоор уулзаад тайчих үзүүлбэр үзүүлэх бол цагийн $500 авдаг. За тэгээ ганц энүүгээрч зогсохгүй ер нь өөр янз бүрийн үйлчилгээ үзүүлээд 9 шидийн лим хийдэг байсан. Макейлагийн хүү OnlyFans дээр 2 аккаунт нээгээд лайв стрим хийгээд бүр зарим хүмүүстэй биечлэн уулздаг гэдгийг нь түүний нөхөр Брэндон бүгдийг нь мэднэ. За бүр мэдээд зогсохгүй заримдаа Макейлаг лайв хийх үед нь Брэндон үүнд нь бас оролцдог. Үүнээс гадна 2 хаягаа зохицуулаад хоёулын дээр нь идэвхтэй байхад нь Брэндон тусалдаг. Ер нь баг менежер шиг нь байсан гэж хэлж болно. За 2023 оны 3 дугаар сард 55 настай Майкл OnlyFans дээрээс Макейлагийн хаягийг нь санамсаргүй байдлаар олоод мөнгө төлөөд Макейлагийн дагагчдын игнэд илссэн ба нэмэлт төлбөртэй лайвуудыг нь ч гэсэн үзэх болсон.
Удалгүй Майкл Маккейла руу чатаар нь холбогдоод түүнээс BDSM гэх үйлчилгээ үзүүлэх боломжтой юу хэмээн асуусан байдаг. Энэ BDSM гэдэг нь болохоор бас л нэг төрлийн тийм гаж байдлаар бэлгийн дур хуслыг хангадаг төрөл юм байлээ. Ер нь бол нөгөө хүн нь өөрийг нь шийтгэж, өвтгөж, өөртөө нь боол мэт харьцах үед тэр үйлдэлүүдээс нь таашаал авдаг ийм зүйл. Ингээд Майклийн хүсэлтийнх нь хариуд Маккейла ч гэсэн түүнтэй уулзаад хүсэж байгаа энэ BDSM-ийг нь хийж өгч болно хэмээн Майкл тариу өгсөн байгаа. За тэгээ Майкл Маккейлагаас яг юу хүссэн бэ гэхээр одоо энэ аягүй сайн уу? Майкл Маккейлаг эхлээд дэлгүүр ороод өвдгөөд авсан төрөтэй өндөр өсгийтэй эмэгтэй хүний том арьцмарын Майклд өөрт нь таарахаар том арьцмаартай тийм гутал болон цавуу худалдаж аваад гэрт нь ирээд авсан цавуугаараа тэрхүү гутлаа Майклийн хөлтөнд өмсүүлж агаад гутлыг хөлтөөнд наалдуулж хамтд нь наах. Тэгээ болоогүй Майклийг нүдэн анжахт нь нүдийг нь анаастай чигээр нь хооронд нь цавуудах. Цаашлаад Майклийн өөрийнх нь аман дотор насан туршидтын тоглоом хийж агаад амтай нь хамт нийлүүлж наах. Дараа нь Майклийн биеийг хүнсний скотчоор бүхэлд нь ороох гэх мэт бүр хүний санаанд оромгүй иймэрхүү зүйлсийг хүссэн байгаа. Ер нь бол нэг үгээр Майкл Маккейлаг өөрийг нь цавуугаар наан тамлан зовоохыг хүссэн гэсэн үг. Энийг нь ч гэсэн Маккейла зөвшөөрсөн бөгөөд тэд үнэ ярилцж агаад Майкл түүнд $11,000 төлж бүтэн шөнийн турш өөрийгөө тамлуулахаар тохиролцсон байдаг. Ингээд 2023 оны 4-р сарын 17-нд Маккейла тохирсныхоо дагуу Майклийн гэрт нь ирсэн. Майкл болохоор өөрөөс нь гадна нэлээд хэдэн хүнтэй хамт байр хөлсөлдөг. Гэхдээ энэ байрандаа нүүж ороод удаагүй дөнгөж 5 хонж исэн байлээ. Тэгэхээр түүнтэй хамт байр хөлсөлдөг хүмүүс нь Майклийн талаар тийм ч их зүйлийг мэдэхгүй. Ер нь бол тухайн өдөр Майкл гэртээ зочио авчирч байгаа гэдгийг нь л мэдчихсэн. Ингээд Маккейлаг Майклийн гэрт ирэх үед Майкл нэлээд уудсан, эрүүл бол байгаагүй. Гэхдээ Маккейлагийн хувьд энэ нь энгийн л нэг үзэгдэл. Ер нь бол түүнтэй уулзсан эрэгтэйчүүд ихэвчлэн согтууруулах хундаа хэрэгэлцсэн. Зарим үед бүр маш согтуу байх ийм тохиолдлууд ихээхэн гардаг. За Маккейла Майклийн гэрт оройн 6 цагийн үед ирээд 4 цагийн турш тэд хамтдаа Майклийн өрөөнд Майклийн хүссэн болгоныг нь хийсэн байгаа. Майклтай хамт амьдардаг хүмүүсийн нэгнийх нь хэлж байгаагаар тухайн орой Майклийн өрөөнөөс тийм ч их чимээ энтер бол гараагүй. Гэхдээ тухайн эрэгтэйгийн өрөө Майклийн өрөөний яг хажууд нь байдаг болохоор оройн 9 цагийн үед Майкл одоо болчих тэхүү гуйж гин би чамд илүү их мөнгө төлье зүгээр энийгээ болиулчих гэж хэлж байгаа нь сонсогдсон. Гэхдээ чангаар ярьж байгаа эсвэл орилж байгаа юм шиг тийм тод бол сонсогдоогүй. За ингээд ойролцоогоор 4 цагийн дараа буюу оройн 10 цаг 10 минутанд Маккейла шоконд орсон сандарсан байдалтай Майклийн өрөөнөөс нь гүйж гарч ирээд хурдхан 911 дуудараа хэмээн ойролцоод буцаад Майклийн өрөө рүү гүйгээд орсон байдаг. Маккейлагийн хүү шуугаан дэгдэн орилж гүйж гарч ирсэнд нь гайхширсан хүмүүс бүгдээрээ өрөөнөөсөө гарч ирэн Майклийн өрөөнд гүйж орсон ба энэ үед Майкл шалан дээр тамирын өмдтэй бүхэл биеэ хүнсний скотчоор ороолгоцсон ухаангүй хэвтжсэн бол харин Маккейла түүнд анхны тусламж үзүүлэхээр оролдон хажуугаар нь 911 оператортой яриад байжсэн. За цагдаагийн ажилтнууд Майклийн гэрт ирээд эхэндээ юу болоод байгааг сайн ойлгоогүй. Майкл ухаангүй дээрээс нь түүний гарыг нь толгой дээр нь хооронд нь нийлүүлээд уйдсан. Хоёр хөлийг нь мөн хамтд нь нийлүүлээд хүлцсэн. Бэлхүүсээр нь скотчоор чанга ороогоод бооцсон. Цаашлаад бидний мэдж байгаачлан Майкл тамирын өмднийхөө гадуур өвдгөөд авсан урт төрөтэй өсгийтэй гутал өмссөн. Тэрхүү гутал нь хөлтөөнд цавуугаар наалтцсан. Нэг тийм төсөөлөмгүй дүр зураглал тэднийг угтсан байгаа. Цагдаагийн ажилтнуудыг ирэх үед Маккейла Майклд анхны тусламж үзүүлэхээр оролцсон хэвээрээ түүний цээжин дээр нь дараад мөн хиймэл амьсгал хийхээр оролдож исэн. Тухайн үед бол Майкл ухаангүй гэхдээ судсан сохлоод амьсгаатай байсан тул түргэн тусламжийнхан түүнийг тэр дорн эмнэлэг рүү шилжүүлэн анхны тусламж үзүүлэхээр оролцсон байдаг. Гэхдээ харамсалтай нь дараагийн өдөр нь Майклийн тархин үхчихэж 4 хоног эмнэлэгт ухаангүй байсныхаа дараа амьсгал хураасан. За Майклийг эмнэлэгт байх хогоор цагдаагийн ажилтнууд мэдээж Маккейлагаас мэдүүлэг авсан байдаг. Маккейла тэдэнд төлбөртэйгээр BDSM хийхээр Майклийн гэрт нь очисон. Майклийн өөрийнх нь хүслийн дагуу бүх зүйлийг хийсэн. Зарим бүр хэтэрхий аюултай хүсэлтүүдийг нь бол зөвшөөрөөгүй талаараа ярьсан байдаг.
Хэдийгээр цагдаагийн ажилтнуудыг ирэх үед Майклийн биеийн тэр чигтээ цавуу олцсон, гутал нь хөлөнд нь наалтцсан, биеийг нь скотчоор нэмээд орооцсон, гар хөлн хүртэл хоорондоо хүлээтэй байсан хэдий ч энэ бүхэн бол Майклийн өөрийнх нь хүссэн зүйл. Майкл бүр Макейлад миний нүдний дээд доод хоёр завхийг хооронд нь цавуугаар наагаад өг. Аман дотор минь тоглоом хийж агаад дээрээс нь цавуу асгаад миний амийг тэр тоглоомтой хамт наагаад өгөөч гэх ийм хүсэлтүүдийг тавьсан боловч Макейла энэ хоёр хүсэлтийг нь бол биелүүлж чадахгүй хэтэрхий аюултай гэд үүнээс нь татгалцсан хэмээн хэлсэн. Цаашлаад Макейлагийн хэлж байгаагаар тэрээр Майклийг өөрийнх нь хүслийн дагуу ийхүү тамлан зовоож явах үедээ Майкл хэрвээ өөрөө л хүсэх юм бол хизээж хамаагүй энэ бүхнийг нь зогсооход бэлэн байсан хэмээн ярьсан байдаг. Үүнээс гадна тэрээр Майклтай хийж байгаа зүйлсээ бичлэг болгон хурааж аваад өөрийн OnlyFans хаяг дээрээ нийтлэх ийм төлөвлөгөөтэй байсан юм байлээ. За ерөнхийдөө бол Макейла цагдаа нартай хамтарч ажиллаад мэдүүлгээж үнэн зөвөр нөгөөд юу болсон талаар бүгдийг нь эхнээс нь тайлбарлаж ирсэн бөгөөд Макейла Майклийн хүсэлтийн дагуу эдгээр зүйлсийг хийж явах үеэр Майкл нэлээд сохтуу, ер нь бол дундуур нь заримдаа унтаад, заримдаа сэрээд нэг тийм орон гарan байдалтай байсан гэдгийг нь ч мөн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээ Майклийг согтоод унтаад өгөхөөр нь Макейла түүнийг сэрээгээд ингээд унтаад ах юм бол би гэрлүүгээ явлаа хэмээн түүнд өөрт нь сануулж исэн байгаа. За энэ болгонд нь Майкл буцаж сэрээд "Гүй ээ зүгээр би дахиж унтахгүй хийж байгаа зүйлсээ үргэлжлүүлгээд хэд хэд удаа ийм зүйлс давтагдсан." Ингээд 4 цагийн дараа Макейла гинтхэн Майклийг амьсгалахгүй байгаа гэдгийг нь мэдээд өрөөнөөс гүйж гарan хамт байр хөлсөлдөг хүмүүсийг нь цагдаа дуудаарай хэмээн орилсон шүү дээ. Тэгээ энэ бүхнийгаа баттай өөрийгөө худлаа яриаггүй гэдгийг нотлохын тулд Макейла цагдаагийн ажилтнуудыг хэргийн газар дээр ирэх үед тэдэнд сайн дураараа өөрийн утсыг өгөөд утсан дээрх мэдээллүүдийг нь шалгаж үзхийг зөвшөөрсөн байдаг. Мөрдөгчдийн хувьд Макейлагийн утсыг нь шалгаж үзэж байхаа явцдаа Майкл тэр хоёрын хоорондоо бичилсэн зурвсууд болон тэд хоорондоо яг ямар зүйлсийг харилцан тохиролцсон бэ гэд бүгдийг нь утсан дээрээс нь олсон бөгөөд хэд хэдэн бичлгүүдийг ч мөн давхар олсон байдаг. За ерөнхийдөө бол ихэнх зүйлс Макейлагийн хэлсэнтэй тохирч исэн. Гэхдээ тэнд нэг сэжигтэй зүйл байсан нь яг юу байсан бэ гэхээр Майкл ухаан алдаж Макейла түргэн тусламж дуудахаас 20 минутын өмнө Макейла Майклийн толгойд нь уу туглаад тэгээ уутныхаа амсрыг хүзүүгээр нь ороогоод давхар дээрээс нь уяагаар хоолойг нь боон уйж байгаа ийм бичлэг. Тэгээ энэ үед бол бидний мэдж байгаачлан Майклийн хүл гар нь хүлээтэй хөдлөх эсэргүүцэх боломжгүй. Дээрээс нь аманд нь даавууж ихэд толгойд нь ууд угалцсан болохоор Майкл дуу гаргаж бол мөлж чадахгүй ийм байдалд байсан. Ингээд Макейла Майклийн толгойд нь ууд углаад хоолойг нь уяагаар уйж боосныхон дараа нөхөрлөөгээ түүний бичлэгийг нь хийн явуулсан ба энэ үед Брандон хариуд нь "Наад хийж байгаа зүйлс чинь намайг бүр амар өдөөж байна. Дахиад наадхаа жаахан тамлаад сүулт нь илүү их мөнгө салахыг бодорой" хэмээн ихнэрлүүгээ хариу бичсэн бөгөөд дараагийн бичлэгэн дээрээ Макейла Майкл тандан "Би чиний хоолоогоор чи уйсан уяагаа дахиад жаахан чангалчихдаг юм билүү" хэмээн хэлж байгаа нь сонсогддог. Энэ үед хэдийгээр Майкл үг дуугарч аваа гаргах боломжгүй байсан ч түүний биеийн хилэмжээр бол энэ бүх нөхцөл байдал нь түүнд маш тухгүй хэцүү байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгсэн Макейла Майклийн хоолойноос нь уяаг тайлж аваад уутыг нь авахын оронд бүр хажууд нь сууж агаад гар хангалга хийж эхэлсэн байгаа. За түүний энэхүү үйлдэл нь 8 минут орчим үргэлжлээд дараа нь Макейла Майклийг огт хөдлөхгүй ямар ч хөдөлгөөнгүй байгааг нь анзаараад толгооноос нь уутыг салган авсан боловч энэ үед Майкл айл хэдийн ухаангүй болсон байсан тул Макейла өрөөнөөс гүйж гарan тусламж дуудсан нь энэ. За мөрдөгчид энэхүү бичлэгийг үзснийхаа дараа энэ талаар Макейлагаас лавшруулж асуун мэдүүлэг авсан. Макейлагийн хэлж байгаагаар бол тэр толгойд нь ууд углах, хоолойг нь уяагаар боох зэрэг нь Майклийн өөрийнх нь хүсэлт байсан бөгөөд Макейла зүгээр л хүссэн зүйлийг нь хийсэн гэж яриад байгаа. Гэхдээ тэдний хоорондоо харилцсан зурвсан дээрээс цаашлаад Макейлагийн болж байгаа үйл явдлуудыг бичиж авсан бичлгүүд дээрээс Майкл яг тийм хүсэлт тавьж байгаа ямар ч бичлэг олдоогүй. За энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Майклийн зураг болон хувийн мэдээллүүд олон нийтэд ил болоогүй байгаа. Олон нийтэд ил болсон мэдээллүүд нь гэх юм бол Майкл цагаан арьстай, 188 см өндөртэй, 113 кг хэмжээтэй ийм эрхтэй. Майклийг нас барсны дараа мөрдөгчөд цогцыг нь шүүх эмнэлэг рүү илгээн задлан шинжилгээнд оруулсан ба задлан шинжилгээний хариугаар түүнийг хэрэг гарах үед 0.33% буюу маш өндөр хэмжээний согтолттой байсан хэмээн үзсэн.
Ер нь бол ихэнх мужуудад 0.8% буюу түүнээс дээш согтолттой болж жолоо барих хориотой байдаг. Харин 0.20-оос 0.29% согтолттой бол бүр нөгөө тасарч унах хэмжээний согтолттой гэсэн үг. Харин 0.30%-аас дээш байх юм бол бүр амь насанд хүртэл аюултай хэмжээний согтолт гэж үздэг юм бэлээ. Тэгэхээр Майкл 0.33% согтолттой гэхээр түүнийг яг ямар өндөр хэмжээний согтолттой байсан гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тэгээд эмнэлэгт ирэх үедээ л ийм согтолттой байсан. Маккейлагтай хамт байх үедээ Майкл 4 цагийн турш нэмж согтууруулах хундаа хэрэглээгүй. Тэгэхээр Маккейлаг гэрт нь ирэх үед түүний согтолтын хэмжээ үүнээс ч өндөр байсан байх магадлалтай болж таарч байгаа. За задлан шинжилгээ хийсэн эмчнэр Майклийн өвчний түүхийг нь шалгаад үзэхэд тэрээр чихрийн шижүү өвчтэй, дээрээс нь сүүлийн хэдэн жилийн турш сэтгэл санааны гутралд ороод депресснээс үүдэлтэй хэд хэдэн өвчнөөр шаналж исэн ийм өвчний түүхтэй гэдг нь тогтоогдсон. Үүнээс гадна Майкл архины хамааралтай маш ойр ойрхон согтууруулах хундаа хэрэгэлдэг байсан тул архинаас гарах эмчилгээнд хүртэл уг нь явж исэн юм билээ. Гэхдээ задлан шинжилгээний хариугаар эдгээр хүчин зүйлсүүд нь Майклийн амь насаа алдсантай ямар ч холбоогүй. Түүнийг үхэлд хүргэсэн гол шалтгаан нь амьсгал дутагдсанаас болж амьсгал хураасан явдал байсан бөгөөд энэ нь 100% гадны нөлөөтэй гэсэн ийм дүгнэлт гарсан байдаг. За мөрдөгчдийн ярьж байгаагаар бол энэ хэрэг ер нь бол маш тийм шийдвэрлэхэд хэцүү хэрэгүүдийн нэг. Яг Маккейлаг Майклийн амь насыг санаатаагаар хөнөөсөн гэж үзэх бас боломжгүй. Хэдийгээр Майкл өөрөө тэр толгойдоо ууд өглүүлээд амьсгалаа боогдуулах хүсэлтийг гаргасан хэсэг нь тодорхойгүй ч гэсэн бусад BDSM хийдэг хүмүүсийн хэлж байгаагаар толгойдоо ууд өглүүлэх, хоолоогоо уяагаар боолгох зэрэг нь маш нийтлэг байдаг зүйл гэж ярьж илээ. Учир нь ийм төрлийн зүйлсээс таашаал авдаг хүмүүс нь бодит айдсыг, аюулыг мэдрэх ийм хүсэлтэй байдаг. Гэхдээ нөгөө талаараа аюулгүй байдал гэдэг бол маш чухал. Тэгэхээр Маккейла давхар Майклаар дамжуулж илүү мөнгө олох гээд бичлэг хийгээд аюултай гэдгийг нь мэдсээр байж удаан хугацааны турш түүний амьсгалыг нь боогдуулж бүр 8 минутын турш хөдөлгөөнгүй болцсон байгааг нь харсаар байж хажууд нь гар хангалга хийгээд байжсэн гэдг нь яавч энгийн зүйл бол биш болж таарч байгаа. За ингээд энэ бүх үйл явдал болж өнгөрснөөс хойш 2 жилийн турш хэргийн мөрдлөг үргэлжилсээр энэ жилийн 2 дугаар сарын 14-нд Маккейла хүн амны гинт хэргийн сэжигтнэр баригдан хоригдсон байдаг. Одоогийн байдлаар тэрээр шүүх хурлаа хүлээн шоронд хоригдож байгаа. Маккейлагийн өмгөөлөгчийн талаас болон прокурорын талаас өөр өөрсдийн байр суурийг аль хэдийн илэрхийлээд амжсан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа прокурорын талаас бол хэд хэдэн зүйлсийг онцолж илээ. Эхнийх нь Майкл Маккейлад төлбөр төлөөд BDSM хийлгсэн гэдэг нь үнэн. Гэхдээ тэрээр толгойдоо ууд өглөөлж амьсгалаа боолгох хүсэлт тавьсан гэх ямар ч баталгаа байхгүй. Цаашлаад Майкл гар хөлөө хүлүүлсэн байсан болохоор тухайн үед Маккейла юу ч хийжсэн түүнд өөрийгөө хамгаалах ямар ч бололцоо байгаагүй. Дараагийнх нь Маккейлагийн нөхөрлөгөө илгээсэн зураг бичлэг. Үүнийх нь хариуд бүр нөхөр нь түүнийг хийж байгаа зүйлээ үргэлжлүүлж болж өгвөл Майклаас илүү их мөнгө салгаж авахыг санал болгосон. Тэгэхээр Маккейла сайн дураараа энэ бүхнийг хийгээд эцэст нь Майклаас илүү их мөнгө авах далд санаа үргэлжилжсэн байх боломжтой гэж үзэж байгаа юм байна. За ер нь бол Маккейла бүр үүнийгээ бичлэг болгож хийгээд OnlyFans дээрээ зархажсэн шүү дээ. Дээрээс нь Маккейла Майклыг анханасаа хэр согтуу байгааг нь мэдчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө өөрийнх нь хийх гэж байгаа зүйл маш аюултай. Майклыг үхэлд ч хүргэж магадгүй гэдгийг бол гадралж исэн хэрнээ мөнгөний төлөө Майклийн амь насыг эрсдэлд оруулсан хэмээн прокурорын талаас үзэж байгаа. Харин эсвэргээрээ Маккейлагийн өмгөөллийн багийн талаас Майклыг тухайн үед өндөр хэмжээний согтолттой байсан. Дээрээс нь чихрийн шижинтэй. Тэгээ энэ бүхэн нь амь насаа алдахад нь нөлөөлсөн байх боломжтой гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэдний хэлж байгаагаар Маккейла Майклийн өвчний түүхийг нь мэдэхгүй, түүний хэрэг согтуу байгааг нь зүгээр нүдээр хараад хэлж чадахгүй тул энэ бүхэн нь эрсдэлтэй гэдгийг бодолцож үзээгүй. Хамгийн гол нь Маккейлад Майклд ямар нэгэн хор хөнөөл учруулах, амь насыг нь хөнөөх ямар ч сэтэл байсан гэх нотлохоо байхгүй. Ер нь бол энэ бүхэн нь ямар ч гадны нөлөөгүй цэвэр осол байсан хэмээх ийм үндслэлтэйгээр шүүх хуралд оролцож байгаа юм байна. Тэгээ одоохондоо Маккейлагийн шүүх хурал нь яг хизээ болох талаар тов нь хараахан гараагүй байгаа. За олон нийтийн зүгээс бол яг нэг тийм хоёр хуваагдсан сэтгэгдлүүд маш олон харагдчихжээ.
Тал хэсэг нь Макейлаг мөнгөний төлөө Майклийн амь насыг нэг эрсдэлд оруулаад ер нь бол мөнгөний төлөө хүний амь насанд хүрсэн гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь болохоор Макейлаг ямар ч буруугүй Макейла зүгээр хийх ёстой юм л хийжсэн хоёр нас бие төрсэн хүмүүс тохиролцоод эдгээр зүйлийг хийсэн. Гэхдээ харамсалтай нь нэг нь амь насаа алдаж төгссөн гэсэн ийм байр суурьтай байлаа. Та бүхэн маань бас энэ нэрийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээд энэ хэрэгтэй холбоотой олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Тэгээ хэрэгтэй холбоотой зураг бичлэгнүүд за бүр Майклийн хүртэл зураг нь олон нийтэд ил болоог байгаа. Ингээд өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болов лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.